За. Тэ чимээг байгаарай. За 123. Hi guys. Дараа нэг чинь Бүдэвэн дүүн. За манайхаа энэ бичлэг бол ямар нэг дараа бүдэ хоёрын хөгжлөөний бичлэг ерөөсөө биш. Энэ подкаст бол биш. За бид хоёр одоо болоод байгаа энэ эдгээр зүйлсийн талаар ингээд бас бид хоёр тодорхой хэмжээний хүмүүс үздэг. Тэгээд өөрсдийн дуу хоолойгоор дамжуулаад тодорхой хүмүүст бас ингээд өөрсдийнхээ үзэл бодлыг илэрхийлэх ёстой гэж нийгмийн хариуцлагын хүрээнд бид хоёр яаж хүлээж авч байгаа гэдгийг бас ингээд илэрхийлэх зүйтэй болов гэж утсан юм аа. Тийм ингээд одоо нийгэмд ингээд фэйсбүүкээр ингээл янз бүрийн юмнууд болдог штеп ингээл янз бүрийн өчнөө олон ингээл сенсац болдож байгаа. Би тэр болгон дээр бол ямар ч тийм хариу үйлдэл үзүүлдэггүй, үзүүлэгч шаардлага бит хоёрт байхгүй. Гэхдээ энэ удаад бол бит хоёроос дууга өнгөрч бол чадахгүй нэ. Энэ бол бит хоёр өөрсдөө өсвөр насны дүүтэй, өөрсдөө ч тэр наснд байж үтсэн. Тэгээ ийм имийг үнэхээр яг энгийн юм шиг хүлээж авч чадахгүй. Үнэхээр яг сэтгэл амар ингээд яг ийшиг ингээд өвдөөд хөндүүрлээд ингээд Монголд ийм юм болж гин гэж бодохоор амар хэцүү санагдаад. Тийм тэгээд тэр бичлэгийг одоо оруулаад чи яг хуу баг хүн болгонд л үтсэн байгаа байлгүй тэр маш аимшигтай дээ бүр хүдийг гიშж байгаа юм уу арчгууд. Харин тий ороод байна л та. Хальт евро оруулчих. 0 евро лөө коди маань нөгөө нэг битэр яг гарах гэжсэн тэгээд Иш. Come here. Интерстеллар үзээд байгаа юм бахна жигээл. Тийм арай дэндүү юм. хажуугийн хэлтэй. За. Шууд орлогоо гүйж ирж шээ. Гоол гэдэг. За орон дээр гарч. За мундаг охин дээ. За тэгээ манайхаа тэр бичлэгийг үзээдэг би ингээ бүтэн үзэж чадахгүйсэн ингээ миний бүр ингээ нүд халтраад ингээ зүрх маань ингээ хүчтэй цоглоод бүр ингээ аимшигтай заяа. Бүр ингээ одоо баг ингээ пүүдэгч би ингээ баг чанга цогч чадахгүй. Тэр ч одоо юу гэсэн үг вэ дээ бүр ингээ яргалал бүр ингээ яг нэг солонгос кинон дээр л би тийм юм үзчихсэн. Бүр ингээ бидний намайг 10 жил байхад ингээл ганц нэг хүүхдүүд ингээл нэг нэгээр шоглох дээрлэх юмнууд ингээл мэрсэр байдаг л гэсэн тэр ангийн тийм матма ингээл гихтээ хизээч бүр ийм аимшигтай бүр ийм амар харгас одоо хүний өрөвдөх сэтгэлгүй юм аратангаас аратан амтнаас долоон дээр ийм муухай ийм сэтгэлгүй ийм хүмүүс өсөж боож энэ нийгэмд гарч ирж байгаа тэгэхээр бас үнэхээр амар муухай чинь ингээл тэр бичлэг нь бүр үнэхээр амар тас гэж дуурал үнэхээр муухай яаж одоо энэ доор юм өсөж байгаа дүүнер аав ээж ямар хүмүүс энэ хүүхдүүдийг ингээд гэр орондоо өсгөж хүмүүжүүлж хооллож унталж ингэж байдгийн тий үнэхээр мэдхгүй ямар ухамсараар амар би одоо нөгөө нэг сая чиний хувьд одоо тэгвэл яг яагаад ийм байдал яг хүүхдүүд яагаад ийм болж хүмүүжээд байгаа тал дээр чамд комент өгнө надад болохоор амар комент байгаа байхгүй яг энэ чинь ингээд гэр бүлийн хүмүүжил хамгийн чухал. Үнэхээр яг хүн юу харж өснө, юу үзэж өснө, эсвэл ингээд аав ээж нь хизээч ингээд баг байгаа гэдгийг тоодгүй юм уу? Эсвэл нөгөө уйлж барингуут нь уцаа өгсөөр хагаад ийм амар ухамсаргүй юм мал шиг ийм малнаас долоондор болгочдөг юм уу? Энэ бол 100% бол гэр бүлийн хүмүүжлтэй холбоотой гэж бодож байна. Би ингээд тийм болохоор одоо өөр хүүхдүүдтэй сайн анхаараач юу үзэж байгааг нь интернет ертөнцөөр те юу хоорондоо юу бичиж байгаа тэр хоорондоо явуулж барьсан групп нь бас л үнэхээр хүний нүд талтрамаар амар муухай юм билээ бурхан минь. Тэгээд нэг юм хэлэхэд би нөгөө сая ногоо нүдэн лам гэдэг ном уншсан шүү дээ. Би тэрэн дээр л тийм амар муухай яргалал тийм нийгэмчлэг социализмын нэг юм тэрнээс өмнө үед тийм одоо ярахчд лам нарыг хүнөөж буудаж алж тийм л юм ярахч юм ингэж номноос сонсч ингэж яснаас ш сүүлийн үед бол би ийм амар амьдралдаа үзээгүй бурхан минь. За миний хувьд болохоор бид нар яаж багадаа өсөж хүмүүжсэн бэ гэвэл энэ бол угаасаа шууд гэр бүлийн хүмүүжил хинтээ найзлж нөхөрлж байгаа гэдэг бол хамгийн чухал. Зарим тохиолдолд гэр бүлийн хүмүүжил сайтай өсвөр насны дээрээ бас хаашаач юу ч хийчих магадгүй ийм докторгүй насны дээрээ буруу хүмүүстэй нөхөрлөөд ингээд буруу замаар орох тохиолдлууд ингээд байдаг. Одоо үерхэж нөхөрлж байгаа найз нөхөд гэр бүлийн дотоод хүмүүжил аав ээж асраа халамжлагч түүнтэй яаж харьцаж байгаа та тэгээ бас юу үзэж өсөж байгаатай маш холбоотой. Одоо жишээлбэл манай гэр бүлийн хувьд манай аав ээж бид нартай маш нээлттэй ярьдаг.
Тэгээ жоохон байхад ингээл гадаа их цас орчингууд бид нар хоорондоо цасаар ингэж байлдаж тоглодог. Манай аав биднэрт ингээд маш олон ийм тоглоомнуудыг хийж өгч шатар зааж өгдөг байсан. Бид нар хамтдаа хүзэрддэг байсан. Даалуу тоглодог, шагаа тоглодог. Аав ингээл нөгөө нэг шагааг ингээл мах идчихэл тэр шагааг нь ингээл цэвэрлээл ингээд биднэрт шагаан тоглоом хийж өгдөг. Эн чинь ингээд жижигхэн юм шиг сонсогдож байгаа боловч манай аав ээж бид нартай маш чатгаараа цагийг ингэж өнгөрүүлдэг байсан. Quality time маш их өнгөрүүлдэг байсан. Тэгээд юм ярахаар манай аав хизээч одоо ингэж цааргалж бид нэрийг дараа болё би ядраад байна гэдэг ч юм уу ийм байдлаар бол бид нартай хизээч ханддаг байгаагүй. Тэгээ бас дараагийн миний бодож байгаа нь бидний дэлгэцний цаг гэдэг юм маш бага байсан. Би одоо жишээлбэл 12 дугаар ингээд төгслөө би товчлууртай уцтай байсан. Нөгөө ингээд товчлуураар ингэж бичдэг ийм уцтай. Зөвхөн тэрнгээрээ би уцаар ярин найзуудтайгаа текст чинь тэгээ болоо. Тэгээ яг 1-р курстэй орох жил гэдэг чинь 2016 он одоо саяхан гэсэн үг чинь 10 жилийн өмнө те би хамгийн анх iPhone 6 Plus гэдэг утсыг ингээд аваад ухаал гуцсанд ингээд анх ингээд явж байгаа хгүй. Тэгэхээр дэлгэцний хамаарал гэдэг юм бас маш чухал. Тэрнгээр юу үзэж олж байгаа хэмжээ хязгаар маш чухал. Тэгээд тэгээ бас бит хоёрын дараагийн нэг ярих гэдэг юм. Дарай Пүдэ хоёрын YouTube суваг өөрөө анханасаа найзууд ихч дүүс гэр бүлийн энэхүү халуун дураа уур амьсгал бид нар аав ээжтэйгээ яаж харьцдгийг дүүнэртэйгээ яаж харьцаж байгаа бит хоёрын сайндах муудах хоорондоо гоё харьцаж байгаа нёгийгээ хайрлаж байгаа нёгийгээ халамжилж байгаа шүүмжилж байгаа хоорондоо ярилцж байгаа ингээд бит хоёр ингээл зүгээр л нэг ичдүү хоёр ингээл нэг юм хийгээл ингээл яриад хөвгөлтөөл ингээл байнгын ингээд байгаа юм боловч энэ бүхний арталт нь манай залуу ээж аавууд манай одоо дүүнэр тийм хүмүүс тийм ээ бит хоёроос жоохон ч гэсэн энэ зүйлүүдийг ингээд харж авдаг байгаасаа бит хоёр чадхаараа яг энэ зөв талаараа гэр бүлийн уур амьсгал хоорондын энэ халуун дулаан уур амьсгалыг та бүхэндээ ингээд одоо түгээхийг маш их хичээдэг. Тийм болохоор бит хоёр одоо энэ дээр ингээд дуурахгүй бол ингээд бас болохгүй байна. Тэгээд манай эцэг эхчүүд хүүхдтэй анхаарал халамж тавиач. Дэлгэцнийх нь энэ хамаарлаад бит хоёр 9 шидийн deep dive юм яриад яах вэ? Гэхдээ хүн ингээд харж байгаа шүү дээ. Хүн бүхний сэтгэл бас өвдөж байгаа. Яг хүн сэтгэлтэй зөв сэтгэлтэй хүмүүс бол хараад энийг юу вэ бурхан минь гэд бүр ийм адгуус шиг болцсон одоо бүр юу зүрх сэтгэлгүй болцсон хүмүүс нэг ингээд бодож иж магадгүй. Тэгээ ингээд ийм жоохон дүүнер маань ингэж хүмүүжээд ийм юмыг үзэж хараад маш аимшигтай хэрэгүүд ингээд болж байхад энэ зүгээр л одоо ингээд хэсэг ингэж шуугаж байгаа л ингээд одоо гайгүй намжаа халга болчихно. Энэ үлийг ингээд нэг жилд нэг юм болдог. Гэтэл бид нар энэ дээр хизээч дуугааж болохгүй. Тэгээд одоо хэрвээ Солонгос цай нөгөө хууль батлагдсан мэт те яг бид бүр дэлгэрэнгүйсээ мэдгүй нь хэрвээ 10 жилдээ одоо хүүхэд буулийг хийсэн historyтэй буюу түүхтэй байх юм бол их сургуульд оруулахгүй тэр хүүхдийг ажилд авахгүй тэр хүүхдийг сургуульд оруулахгүй гэдэг шиг хууль талаас нь ингээд энэ эдгээр энэ хүүхэд буулийг хийх дээрлэх зодох нүдэх энэ аимшигтай зүйл дээр ямар нэгэн хуулийн талаас нь хатуу чанга арга хэмжээ аваач тийм ээ манай эцэг эхчүүд бас эдгээр энэ тал дээрээ сайн тэмцээч гэж үнэхээр их хүсэж байна. Одоо тэгээд Дарай Пүдэгийн зүгээс бол эдгээр зүйл дээр одоо маш хатуу байр суурьтай байгаа. Тэгээд тийм байна. Тэгээд сургууль гэдэг чинь хүмүүнийг одоо иргэн сайхан хүмүүнийг сурган хүмүүжүүлэх ёстой болохоос биш одоо ингээд ийм ингээд манай сургуулийн хүүхэд биш энэ төр гээл ингээд өчнөө ингээд өөрсдийнхөө нэр хүндийг ингээд хамгаалсан тиймэрхүү өмнөд бас ингээд амар явж исэн. Тэгээ ингээд одоо жишээлбэл би бас нэг юм хүний стори үзэж байгаа талсан байхгүй юу? Тэрний аав нь тэр хүн зодсон охины аав нь цагдаа имийн дарга марах ч гэлөө те. Энэ яг миний одоо ингээд нөгөө сонсоод байгаа номон дээр маань социализмын нийгмийг ингээд байгуулах гээд бүх хүмүүсийг алавтан ингэж яаж байгаа тэрнтэй амар төстэй заа ингээд 100 жилийн өмнөх баг ийм юмтай ингээд төстөө ингээд тогтолцоотой дарга юм чи яадгийг ингээд хүнийг яргалж зодож болох юм уу те. Ийм муухай бас адгуус шиг ийм адгуус малнаас долоон дээр ийм зүрхгүй хүмүүсийг бас өсөж байгаад үнэхээр амар зүрх өвдөж чинь тэгээд аль болох одоо хүүхдийн уцтайгаа яах юм одоо залуу аав ээж жоох хүүхдүүдтэй дэлгэцний цаг дээр нь анхаарах те үзэж байгаа юмыг анхаарах хамтдаа цагийг гоё өнгөрүүлэх ийм мэтчлэн ингээд
Тэгээ бас манай одоо ингээд баг ямар нэг их баг хэмжээгээр ил даалт байдлаар биеийн болон сэтгэлийн байдлаар ямар нэг байдлаар үе тэнгийнхний дарамт шахалт тийм одоо дээрлэхэлт тэдгээр зүйлүүдийг хэрвээ та өөр дээрээ мэдэрж байгаа эсвэл хин нэг нь таны нүдэн дээр тийм байдалд өртөж байгаа болвол манай дүүнер тийм ээ хинч байсан бэ хизээч бити дууга байгаарэ намайг ингэчгүй гэж бити айгаарэ энэ тал дээр сургуулийн удирдлагууд ч гэсэн ямар нэгэн зүйл хийх ёстой байх гэж бид бодож гин. Тэгээд одоо бид энэс цаашаа ингэж одоо илүү юм ярих нь бол илүүц биз. Гэхдээ манайхан энэ зүйл дээр их бүх хүн чадхаараа дуурайд бүх хүн энэний үр дүнгийн үзтлээ ингээд хамтдаа ингээд тэмцхийг бид урайлж байна. Тэгээд манай ингээд бид хоёрын үзэгчд ч гэсэн жоох хүүхдүүд айгүйх үзэж байгаа. Тэгээд та хэд маань ингээд үзэж байх юм бол ийм аимшигтай муухай юмыг харж үлгэр дуурайл өрөөсөө авч болохгүй шүү. Энэ бол нийгэмд одоо чиний эргэн тойронд хизээж байх ёсгүй муухай зүйл шүү. Хэрвээ чамааг ингээд аав сургуульд ирчэндээ найз нөхдөдчөнтэй эрлэгдэг ямар нэгэн одоо гоочилдог чиний ингээд харагдах байдал чаны ингээд хуухын байдлаас чи шүүмжилж ингэж чамааг муухай сэтгэлүүгээр дарамтлж хүчрхийлдэг болвол тэрийг ингээд аав ээжтэй гэр бүлийнхантайгаа ингээд сайн ярилцах хэрэгтэй. Тэгээ үзэж байгаа харж байгаа зүйлээ ч гэсэн ингээд та нар маань өөрсдөө ч гэсэн тунгаан бодож үнэхээр ингээд одоо юмыг хязгаартай аав ээжтэйгээ ингээд илүү дотн ойр дотн ингэж өөрийгөө хамгаалж сураарай гэж хүсмээр байна. За тэгээ манайхаа бид орой бүдэн ингээд энэ асуудал нэг тал руугаа шийдэгдээд буруу хүмүүс нь өөрсдийн хариуцлагыг хүлээгээд хууль тогтоох байгууллагууд нь энэ улс төрийн энэний талаар дөрвтэй арга хэмжээ аваасаа гэж чин сэтгэлээсээ хүсэж гин. Тэгээд орой бүдэгийн энэхүү бичлэгийг үзсэн анхаарал тавьсан явдалд баярлалаа. Тэгээд бид хоёрын одоо энэхүү болоод байгаа хэргийн талаарх одоо сэтгэл нэг иймэрхүү байлаа. Тэгээд энэ дээр бол та лайк, шеэр, subscribe хийхгүй гэж болно. Энэ бол зүгээр бид хоёрын өөрсдийн үзэл бодлоо. Таад ч гэсэн ингээд үзэл бодлоо мэдээж комент хэсэгт илэрхийлж болно. Тэгээ бүгдээрээ ингээд нийгмээ ингээд маш гоё нийгмийг ирээдүйн дүүнартаа одоо энэ гоё нийгмийг бүтээхийн төлөө ингээд ийм муухай зүйлстэй хамтдаа ингээд сэтгэл зүрхээрээ тэмцье. Тэгээд энэ хөвчлөгтэй хамтдаа байсан та бүхэндээ баярлалаа. Тэгээ утгагүй хөгжилтэй бичлэгнүүдээр